Монголын хөдөө аж ахуйн одоо тэр дундаа мал аж ахуйн эрсдлээс хамгаалах энэ даатгалын системийн үйл ажиллагаа бол яг 2014 онд одоо хойшлогдож ингэж гарсан. Малын энд зохицуулсан даатгалын хууль маань одоо хэрэгжээд үндсэндээ 11 жилийн хугацаа өнгөрлөө. Тэгээ энэ хугацаанд мэдээж тодорхой үр дүн гарсан баг. Гэхдээ яг нөгөө нийт малчтыг үед юм уу одоо бүх малаа даатгах үед юм уу ийм зүйл бол нэлээд учир дутагдaltaй байж ирсэн. За тэгээ үүнийг Монгол Улсын засгийн газраас бол бас маш тэнцэн судалгаа явуулаад ингээд за ер нь бол энэ даатгалын хууль ингээд амьдрал төлөвтэй хэрэгжихгүй байгаагийн гол хүчин зүйл бол энэ 6% гэдэг энэ хатуу босго тавьж өгсөн. Дээрээс нь 6% зөвхөн аймгаар нь гаргадгаас болоод бид нар чинь газар нутаг томтой улс шүү дээ. Нэг аймгийн одоо захын 3 сум нь одоо зодонд малаа алдаж хахад нөгөө талд нь өнтөө сайхан үйл болж идэг ийм л том нутагтай улс байхгүй. Тэгэхээр нөгөө энэ нь хэдийгээр нөгөө 3 сумын хүмүүс малаа алдсан байсан чиг аймгийн дүнгээрээ 6% гэдэгт нь хүрэхгүй байгаад тэр хүмүүс даатгалын нөхөн төлбөр авч чадахгүйсэн байхгүй. Тэгээ энийг бол яг малчтаас ингээд засгийн газраас судалгаа хийхэд бол энэ 6% гэдгийг бууруулмаар байна гэдэг ийм зүйлийг одоо малчид бол илэрхийлсэн билээ. Миний хувьд бол бас хөдөө орон нутагт ажиллаж байсан хүний хувьд энэ даатгалыг бас анх эхэлж явах цагаас нь эхлээл би ч одоо бас ажиллаж исэн хүн. Тэгэхэд өнөөдөр ингээ их хурлын гишүүн болооч яг орон нутагт малчтай очиод одоо баг дээр нь очиод уулзалт хийхэд бол малчтын ярьдаг гол сэдв юм л дээ. 6% багасгамаар байна гэдэг ийм одоо зүйлийг ярьсан. Тэгэхээр энэ бол одоо энэ удаагийн саяны одоо хуулийн өөрчлөлтөөр бол 6-г бид нар 5 дээр нэмэх нь 5 дээр нэмж хасах нь 1 буюу 4, 5, 6 гэдэг нь бол хамгийн одоо өндөртөө байхаар ингэж бууруулж өгч байгаа. Хуучин бол энэ чинь яг 6 гэдэг ингээ хатуу байгаадсан байхгүй. Тэгэхээр ингэсний үр дүнд бол одоо 4% одоо 4% хоригдолтой аймагуудаас одоо жишээ нь ингээ сумдууд юугаа авна гэхэд нөхөн төлбөр авна гэхэд 150-60 сум орох жишээтэйгээд ингээд нэлээдгүй ахиж гарч байгаа.